Монгол банк үзүүлж байна. Мөнгөний бодлого гэж юу вэ? Хэн хэрэгжүүлдэг вэ? Мөнгөөр дамжуулан эдийн засгийн байдал буюу өсөлт, үн төлбөрийн тэнцэл, ажилгүйдэл гэх зэрэг макро эдийн засгийн орчинд нөлөөлөх төв банкны үйл ажиллагааг мөнгөний бодлого гэнэ. Мөнгөний бодлого улс орны эдийн засгийн хөгжлийг удирдах макро эдийн засгийн бодлогын нэг хэсэг бөгөөд засгийн газрын шууд нөлөөллөөс тусдаа байж, зах зээлийн механизмд суйрлан хэрэгждэг онцлогтой. Мөнгөний бодлогын зорилго нь мөнгөний нийлүүлэлтийг удирдах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, инфляцийг тогтворжуулах болон бүрэн ажил эрхлэлтийг хангахад оршино. Төв банк нь төрийн мөнгөний бодлогыг өөрийн мөнгөний нийлүүлэлтэнд тавих хяналтын үүргээрээ дамжуулан хэрэгжүүлдэг. Учир нь төв банкны зорилтыг хэрэгжүүлэх болон эдийн засгийн тогтворжуулалтанд нөлөөлөх гол хүчин зүйл нь мөнгөний нийлүүлэлт болдог. Дэлгэрэнгүй www.санхүүгийн боловсрол цэгийн мэн сайтаас хүлээн авч үзнэ үү?